би ерөөсөө эхлээд дэлхийн аваргыг соёлын яамд дэмцэн гэхэд бол амар гоё барилж байгаа. Бид нар ямар их баярлалаа. Тийм хөөцөлтөө бичиг цаас зөндөө ажил хийсэн. Тэнгүүд яг хөхөр энэний араас тэр мэдээ ороод ирэхдээ би зүгээр Монгол хүнийхээ хувьд бүр ингээд хэдэн өдөр ингээд шоконд байсан. Бид бас одоо Мартаравагаа ингээд Монгол төрийн наадмынхаа 5 дахь төрөл болгочих юмсан гэдэг энэ хүсэл мөрөөдлөөр дараагийн ажлууд руугаа орж явж байна. Бид нэр өөрсдөө өв соёл, өв техникэр гэдгийг харуулж хүмүүст бэлэг барих нь чухал байна да. Одоо ер нь бол тэгээ болно. Тэмцээн оролдоо сайхан болно гэдэгт итгэлтэй байна. Сэтгэлийн дуудлага нэвтрүүлэг энэ удаагийн дугаар Морд Харва гэдэг сэдвийг хөндөж байна. Бидний хэдэн нөхөд энэ сайхан дэнж хотоосон наадмын чимэг болгож одоо Морд Харваны дэлхийн аваргын тэмцээнийг Монголдо зохион байгуулахаар ингээд бэлтгэлээ хангаад явж байгаа. За бидний энэ хийж байгаа хичээл зүтгэл бол олон жилийн хөдөлмөрийн дүнд бий болж байгаа ийм ажил. За ингээд Морд Харваны тэмцээнээ зохион байгуулах гад соёлын яамтай хандаад соёлын яам маань сайхан дэмжиж нүүдэлчин бисволынхаа нэгэн хэсэг болгоод ингээд явхаар одоо шийдвэр гарсан. За ингээд бидний нөхөд бол маш их баяртай байсан. Харин гэтэл яг тэр одоо дэлхийн уралдаанд оролцох, тэр Морд Харваны тэмцээнд оролцох хэдэн сайхан мордын маань, нүүр даглах мордын маань малын хулгайч нар. За үндэсний баяр наадмын нээлт хаалтын ёслын арга хэмжээнд оролцохоор бэлтгэж байсан Байд Харваны 18 морь хулгайд алдагдсан хэрэг гарчээ. Гол морь бол бүгдээрээ сайхан үлгүүд. Тэгэхдээ тэрийг сургаж гаршуулахад маш их цаг хугацаа хөрөг шаардсан байдаг. Тэгэхээр миний сүүлийн 10 жилийн хөдөлмөрийг бол энд ингээд үгүй хийж байна. Монголын ард түмэн мориндөө хайртай ард түмэн байдаг. Молор эрдэнэ Монгол хөлгийн хямар заяа Монгол төвдийг үргэлж ивэж явах болтугай гэж хэлдэг дээ. Монгол хүнд бас баймаргүй тийм муухай юм болсон байлээ. Тэр мэддэг сонсоод их очирцсан гэж. Энэ Монгол хүн ч одоо морь одоо сүлдэндээ дээдэлдэг ард түмэн шүү дээ. Тэгэж хөдөлгөөж нэрлэж байгаа бол энэ бол одоо манай өсвөр залуучуудын ёс зүйн хүмүүжил яг дутмаг байгааг нь нэг илэрл юм да. Энэ дээр цааш одоо залуу үеэ сайхан зөв болсон хүмүүжүүлэх талаас янгараас л гэж бодож байна. Энэ одооний сүүлийн үеийн залуучууд өөх түүхээ мэдхгүй, ном зохиол уншихгүй, дунд сургуулиудад одоо түүхийн хичээл, уран зохиолын хичээл гэдэг юм орхон болсон үед энэ гадны бодлого явагддаг шүү дээ. Ерөөс монголчууд эсэх хийхгүй юу? Оюун бодлын нугаас нам хаагаад шүү дээ. Хүн ганцхан хуцастаа зарлагддаг шүү дээ. Тийм учраас бид залуучуудаа сэтгэлийн хандлагын энэ Монгол үндэстэн юугаараа бахархаж юугаараа омөршгүй гэдгийг л юм дутуу хагас ойлгуулад мэдрүүлээд байна удаа гэдэгтэй л хамссан. Сэтгэл бол үнэхээр амар хэцүү байна. Бид нар уг нь энэ нэвтрүүлгийг яг тэмцээнийхээ өмнө хийгжсэн боловч яалчгүй ийм нөхцөл байдал үүссэн учраас өнөөдөр энэ сэдвийг хөндөж одоо сэтгэлийн дуулгын нэвтрүүлгийнхаа энэ удаагийн дугаарыг эхлүүлж байна. За бидний хувьд энэ жил маш их онцгой жил болж байгаа монголчуудын хувьд. За 2010 онд ЮНЕСКОд Морд Харваны өв соёлыг бүртгүүлсэн Дэлхийн Морд Харваны холбоо энэ жил Монгол улсын Монголын үндэсний Морд Харваны нэгдсэн холбоотой хамтран 8 сарын 20-оос 24-ний хооронд Монгол улсад Дэлхийн аварга шалралт тэмцээнийг хийхээр төлөвлөж байна одоогоор тийм ээ. За тэгээ энэхүү тэмцээнд мэдээж бид нэр холоосоо бэлдэж байна. Клуб болгон өөрсдийн одоо дэлхийн аваргад зориулах мордоо бэлдэж байна. Тийм гадны тамирчдад одоо унуулах мордоо бэлдэж байгаа ийм одоо сайхан цаг үе байна. Тэгээ яг ийм одоо эзэгтэй цаг үед бас нэг санаанд өгөө нэг ийм эмгэнэлт явдал болж манай Намнах тимийн морд маань одоо муу хүмүүсийн гарт орсон нэг ийм таагүй зүйл болж өнгөрлөө. Тий. А гисэн хэдэж одоо гэрэл байгаа газар сүдэр байдаг гэж хэлдэгтэй адилхан тийм ээ. Өнөөдөр ингээ хэдэн сайхан хөлгүүлмэн ингээ амь нас нэрссэн ч гэсэндээ бас өнөөдрийн Монголын ард түмэнд Морд Харва, Морд Намнаа хэмээх энэ сайхан өв соёл уламжлал байдаг юм шүү. Энэ өв соёл уламжлалыг хөгжүүлэхээр хэдэн сайхан залуучууд өөрийнхөө бас сайхан амьдралыг зориулаад явж идэг юм шүү гэдэг энэ гоё зүйлийг ингээ Монголын ард түмэнд таниулж өгөөд явлаа.
Тэгээ би чамаа ингээд нөгөө морь тарваа гэдэг ингээд яваад ах чи ихэндээ бол би ойлгохгүйсэн байхгүй. Тэг. Маш олон жилийн нөгөө ар гэрийн амьдрал бүх юма булгаад даатгаал чи ерөөсөө л энэний төлөө стажик нөгөө энэ мортол амьдрчлаа шүү дээ тий. Тэгээд энэ одоо багтаага энэ залуучуудаа чиглүүлээд ингээ гой сайхан ажиллажлаа. Намайг одоо жишээ нь морь тарваны удирдлагын зөвлөлтөнд чи намайг үрсэн шүү дээ. Тэгээд би бол амар гой хүлээж авсан байхгүй. Тэр цагаас хойш бол одоо найстаг ингээ явангууд чиний зовлон жаргал баяр баясгал тий чиний тэр хоббиг мэдрээд байгаа байхгүй. Хүн ингээ дуртай ажиллаа хийж байгаа хүн чинь ямар ирмэгий байд юм бэ тий. Би одоо жишээ нь хоёулаа бол нөгөө нэг одоо бол амар сериосын ярьж байна тий. Миний найз бол морин дэрлэл дээр нуун сум ярьчихаар үнэхээр одоо нөгөө Чингисийн тэр том баатруудын нэг л юм шиг харагдсан шүү дээ. Тэгээд одоо энэ одоо гоё морь тарваны төлөө миний найз үнэхээр хоёр зүтгэлээ. Үндэ бол өнөөдөр яг одоо энэ дэлхийн одоо морь тарваны тэмцээн бол Монголын энэ морин харвааг тий дэлхийд одоо сурчлах амар том баяр байлаа. Арцын холбооны тэргүүрийн хувьд бас байр суурь яг өөрийнхөө байр суурийг илэрхийлээд ингээд ярих нь зүйтэй хаа гэж би бодож байна. Дэлхийн аваргаас эрх аваад ирээд энд этийнхаа тэмцээнийхээ эрхийг авчаад бидэд ямар их баярлав. За энэ том тэмцээн бидэд дэлхийн аваргын эрх өгчлөө. Энэ тэмцээн одоо хаана яаж ийгүү гэл яриа болж байгаад бидэд ч бас зөндөөл юм боллоо. Тэгээд эцсийн сүлднээ бас энэ төр засгуудтайгаа хамтарч ажиллаж энэ хүн юу морь тарваага хүмүүст бас хүргэх зөв юм уу л гэж бодож илаа. Тэгээд соёлын амд хүсэлтэд өгсөн байсан тэрийг маань дэмжиж бүр нүүдэлчдийн наадам дээр ингээд энэ юу гэдэг нэг хэсэг нь болоод оролцоо гэдэг ингээд тэрэн дээр ямар их баярлав. Тэмцээн уралдаанаа морь тарваа бөөндөө бид хэд чи бас л нэлээ чамгүй ажил болгосон шүү тий. Үндэсний энэ спортоос яаж гоё хүлээж авч байгаа юм бэ гэж баярлсан шүү тий. Тэгсэн. Тэгээ бид хэдийг гэхдээ яг ингээд дэмжиж энэ үндэсний спорт өв соёл энэ өв техникч нарын маань ингээд хүмүүст хүргэж өгнө гэхэд би бол өндөө дотор их баярлсан. Тэгээд энэ спортынхаа энэ төрлийг ер нь бас жоохон том амбицтай анханасаа ер нь жоохон бодлоготой гэдэг юм уу наадмын нэг төрөл болох 5 дахь төрөл спорт нь болгож оруулах тийм юм ярилцаж мөрөөдөж байлаа. Анханасаа бид нар ч одоо энэ 2000 оноос хойш л энэ морь тарвааг хөгжүүлэх гэж би одоо энэ амьдралынхаа одоо 50 нас хүрж 25 жилийн энд зарцуулсан байна шүү дээ. 25 жил би одоо энэ морь ном сум хоёрыг холбож бас өөрийнхөө цаг хугацааг зарцуулж энэ нийттэйг хамтарч явж байгаа, хөгжүүлэх гэж явж байгаа. Тэгээд бидний л юм, монголчуудын юм. Наадам гэдэг энэ төр хөл гарч ирсэн цаг хугацаа нь бол 1700 оноос үл түүхийн баримтанд бичигдэж эхэлсэн байдаг. За яг одоогийн төр төрхөөрөө гэсэн үг. За тэндээс бол морь тарваны бөмбөг намна гэдэг зүйл гарч ирж байдаг. За тэгэхээр 1800-аад оны түүхэн баримтууд гадны болон дотоодын түүхэн баримт, архивын баримтан дээрээс бол бөмбөг намнатай холбоотой маш олон баримтууд гарч ирдэг. За тэрэн дээр бол аймаг бүрээс тийм ээ одоо алхын дөрвөн аймагаас бол тус бүрээс нь одоо тэдэн харваач нар намнаач нар гаргаж ирнэ. Хэрвээ гаргаж ирж чадахгүй бол ноён бол тиймэр торгоно, харц бол тэрвээр торноо гэж бүр хуульчилж зааж өгсөн байж идэг. Тэгэхээр энэ нь юу гэвэл монголчуудын цэрэгжилсэн байдал тийм ээ эрчүүдийнх нь эр зэрэг авхаал самбаатай байх байдал. Тэгээ энэ зүйлийг одоо хангах үндсэн зорилготой байсан гэсэн үг ээ гэж. За тэгэхээр богд хаан засгийн үед бол бас бөмбөг намрааг 1912 онд бас зохион байгуулж ташиг наадмаараа зохион байгуулж ирсэн тийм бас түүхэн баримт бол үлдэжээ гэж. За хажим хамгийн сүүлд хизээ вэ гэвэл 1956 онд бол 13 морь тарваач Монголын төрийн наадамд бол оролцож байжээ гэж. Тэрэн дээр бол хул морьтой баяр гэж хүн төрүүлсэн гэд бүр бичээд одоо үлдээсэн байна. За тэгээ миний хувьд одоо юу гэж харж байгаа гэхээр өнөөдөр ингээд Монголын ард түмэн бас энэ морь тарваа хэмээх өв соёлыг харж таньж тэгээ үүний төлөө маш олон залуучууд ингэж өөрсдийнхөө бас амьдралыг цаг завыг залуунасаа зориулж явдаг гэдгийг ойлгосон энэ цаг мөчтөр бид бас одоо морь тарваагаа ингээд Монгол төрийн наадмынхаа 5 дахь төрөл болгочих юмсан гэдэг энэ хүсэл мөрөөдлөөр дараагийн ажлууд руугаа орж явж байна. За энэ ажлуудыг бол бас санаачилж одоо хамтарч одоо судалгааны төвчөнд ажиллаж байгаа залуу эрдэмтдийн нэгдсэн холбооны одоо түүхч археологч тийм ээ эрдэмтэн залуучуудаа бас маш их баярлж байна. Би ерөөсөө эхлээд дэлхийн аваргыг
соёлын яамд эмцэн гэхэд бол амар гоё барилж байгаа. Бид нар ямар их баярлалаа. Тийм хөөцөлтөө бичиг цаас зөндөө ажил хийсэн. А тэнгууд яг үхээр энэний араас тэр мэдээ ороод ирэхдээ би зүгээр Монгол хүнийхээ хувьд бүр ингээд хэдэн өдөр ингээд шокнд байсан. Тэгэхээр мэдээж чиний хувьд бол амар хүнд байгаа бах тий. Хүнд байсан бах. Тий, саяны энэ бас нэг жоохон таагүй асуудал бол яг ингээ нэг гоё баяртай мэдээний араас сонсогдож байгаа байхгүй. Энэ клубүүд маань бүгд бэлтгэлдээ гарцсан, улсын аварга, дэлхийн аваргатаа ингээд мордтойгоо бэлтгэлээ гарцсан, базаа юугээд бэлтгэлээ базаагаа байж идэл нөгөө хитэн морь алга болчлоо. Тэгшээхаа одоо яах вэ гэхээр биггүй олдноо. Наа морч чи алга нэг газар лидэл байж байгаа. Та нар буургаснаас олж чинь хаана нэг газар байж л байгаа гэх. Тэгээ хоорондоо яриа бич нэг ачаал бүглэх гэсэнгүү. Нэг тэгсэн чинь харин хэд хоногийн дараа яг нэг өмнөх өдөр нь бид нарт яг нэг нүүлчтийн наадам дээр за танахтай хамтарч ажиллахаараа боллоо гэд сайхан мэдээ дуусны дараа маргааш нөгөөдөр нь жүлөө нөгөө тэгшээхаа гэд ярьж гин. Яасагч нөгөө хэд адуугийн мань бүгдийг болчихжээ. Үгүй хотлоо билгүй дээ. Би тэр ярианд нь ч итгэсэнгүү. Өө ахаа ингээд бид нар яг ингээд цагдаа сэргийлэхдээ очсон ингээд мордынхон толгойг ингээд цустай нүчтэй хараад байж байна. Тэрэнд нь би жоохон имзгэлж жоохон эвгүй бас. Монгол түмэн ороод эдэлдэг те шүтдэг юм ард түмэн. Тэгээ одоо мэдээж одоо хүн болгон дэмжгэлж хүлээж авч байгаа шиг байна. Дайолонго одоо энэ морд тарваны сургацсан тийм одоо эмгшүүлээ дасгцсан мордууд гэдэг нь одоо бас олон хоног хичээлийн те олон хоногийн хөдөлмөр өгдөг байна. Тийм учраас одоо тэр мордыг сургах, дасгах энэ их хөдөлмөр болсон морд дээрээс нь одоо төрийн хүндэтгэлийн арга хэмжээд оролцдог тийм мордонд одоо бас өсөргсөн бас жаахан тайвал үйлдэл болж байна те. Төвчний жил бэлдсэн одоо тэр морь дассан сурсан одоо юу байна. Тэгэхээр морь тарвачид маань угаасаа тэр морьтойгоо дассан бэлтгэл сургуулаа хийгээд ятсан байгаа шүү дээ. Богино хугацаанд бэлдэнэ гэдэг бол бас хэцүү байхгүй шүү дээ. Тэр амжилтыг би өөрөө тамирчин юм болохоор сайн зовлон. Ялангуяа сурын 10-ны тамирчин болоод өөр нь асар их бэлтгэл хийж ажилладаг. Хүн харахад бол зүгээр ингээл нэг ном татаар явж байгаа л харагддаг. Гэхдээ бол одоо бас өөр спорт шүү дээ. Жинхэнэ одоо мэдрэмж харсан. Тэгээд тэр мэдрэмж одоо энэ одоо морьтойгоо дассан тэр бэлтгэл сургалтынхны алгуулгын ачийн чинь тэгэл бид нар ч гэсэн одоо бас Монгол ахын дүүс байна бас морио мордол одоо адуу мал хонд хүүхд байхдаа одоо ингээл явж исэн бас өнөөдөр мормын одоо шууд барьж аваад одоо тэр тэмцээн уралдаанд оролцоход одоо бас одоо энэ их л сонин зүйл болчлоо л доо. Одоо тэгээ цаашдаа хурдан бэлдэж одоо энэ морь тарва гэдэг зүйлээ дэлхийд танхимд таниулах энэ үйлсэл одоо аль болох хурдан л одоо жигдрээсээ тэгээ Монгол хүн байна, Монгол морь байна хоёр одоо бас нэг нэгийг хурдхан одоо олж энэ бэлтгэл сургуультаа сайн хийгээсэй л гэж одоо бодож байна да миний хувьд. За тэгээд өнөөдөр ингээд энэ бидрийг бас ингээд хүлэгмөрдөө алдаад ингээд жоохон сэтгэлийн юм зовлонтой байх үед Монголын ард түмэн бас бидний хураалан дэмжиж тийм ээ хүлэгмөр таньдуулсан ийм сайхан үйл явдлууд бол болсоор байна. За тэгээд бүр ингээд би одоо ингээд хүлэгмөр ингээд таньдуулж чадахгүй байна. Гэхдээ би одоо ямар ч хэсэг өөрийнхөө ингээд сэтгэлийг ингээд амраахын тулд та бүхэн тодорхой хэмжээний ингээд мөнгөнд тусламж үзүүлмээр байна гэж маш олон хүмүүс ярьсан учраас бид бас хандивын аян өрнүүлж бас мөнгө төгрөг хандуулсан ийм сайхан үйл явдал болсон. Тэгээд тэр бүхнийг бид нар буцаагаад энэ өв соёлдоо зориулаад одоо ингээд 6 сарын 20-ноос 7 сарын 5-ны хооронд 14 өдрийн хугацаанд бид нар ингээд сургалтын төв дээр ингээд нээлттэй одоо сургалт зарлаж байна. За тэгээд яагаад ингээд нээлттэй сургалт зарлаж байгаа вэ гэхээр ингээд сая энэ үйл явдлаас хойш одоо ингээд морь тарваанд суралцъя тийм ээ. Морь тарваач болъё гэсэн хүсэлтүүд бол одоо өстой 100-100-аар ирсэн. Тэгээд олон сайхан сэтгэлийн дэм үзүүлэлээ бид хэдий чи тэрэнд нь яг бид бүхний сэтгэл бас тий. Ер нь сайхан уярлаа. Одоо хийх ажлаа тэрэндээ л төвлөрж одоо дэлхийн аварга бид нар өөрсдөө өв соёл, өв текстнэр гэдгээл харуулж хүмүүст бэлэг барих нь чухал байна да. Одоо ер нь бол тэгээ болно. Тэмцээн уралдаа сайхан болно гэдэгт итгэлтэй байна. Тэгэхээр мэдээж одоо миний найз бол хар багаас ингээ морьтой бараг л нөхөрлөд явцсан хүн тий. Тэгэд ийм богино хугацаанд одоо морь бэлгэнд ирсэн морьдуудыг сургахад ямар бэрхшээл, ямар асуудал болох вэ?
Морьт харваанд бол яг ингээд сургахад бол асуудал байхгүй. Бид нар морьтой бол харьцаа сурцсан залуучууд. Манай дүүнер, манай залуучууд, тамирчид бол морийг л янзаар сурах нь өөрсдийнхөө тэр хэрэгцээ шаардлагат гэдэг юм уу. Бид нар чинь каскадёроор, циркийн жүжигчлсэн тоглолтоор морьтны гайхамшигын номер гэж байдаг. Тэгээ морьт харваагаараа ингээд олон залуучууд байгаа. Олон залуучуудаас амжилт үзүүлсэн энэ морьт харваагаараа дэлхийд гайхагдсан тамирчид байгаа Монгол залуучууд дүүнер маань сайхан залуучууд бол зөндөө байна. Энэ морьт харваан дээр бол энэ авцарж ирсэн, бэлгэлсэн сайхан адуунуудыг бол бид нэр тэмцээн оролдоо. Тэр гаднаас ирэх зочид 100 гаруй тамирчид ирэх байх гэж бодож байна. Одоогоор нэг 70-80 хүн бүртгэлтэй байна. Тэр хэд маань энэ саяны бэлгэлсэн энэ адуунуудыг өөртөө дүүнер маань сургаа тэмцээндээ ашиглана. Тэгээ ирж бэлгэлсэн одоо юу гэдгийг тэр адуун дээр адуунуудаа ирж үзээрэй. Яаж сурсан байна? Адуун яаж өнгө зүс орсон байна? Тэрийг л би бардам хэлж чадчих. Дүүнер бол маань энийг бол хангалттай сурган цаг хугацааш байна бид нарт. Морин дээдлэг Монгол төмний энэ сайхан сэтгэл үнэхээр дундаршгүй тийм ээ. Энэ сайхан гайхамшигт ард түмний энэ хайранд ингэж тэрвүүлж өлгийдүүлж тийм ээ. Өв соёлоор ингэж бахархаж, омогшиж одоо яваадаа би бол одоо Монгол хүн болж төрсөндөө өстой хязгааргүй их би баярлж байна. Тэгээд өндөр дээдсийн өв соёл өн мөнхөд ивэх болтугай. Алтан соён төрөмийн далбаа үрд мандан бадарч алтан турдын хэмэр заяа Монгол төмнийг мөнхөд ивэж байх болтугай гэсэн сайхан бэлэг өрөөлөөр энэхүү ярилцлага өндөрлөё. Монголчууд бэлгээрээ байдаг ард түмэн билээ. Энэ удаагийн дугаараар морьт харваа гэдэг сэдвийн дор явлаа. За нүүдэлч бидний хувьд бол энэ спорт бол бидний дархлаа юм шүү. Үндэсний спортоо дэмжицгээ үзэгчтэй.